Сайн байцгаана уу? Чиптэлээс үг маань та бүхэндээ цоошин хэв маяг өнгө төрхтөгөр уулзж байгаадаа таатай байна. Бид энэ удаад Japanese булангаараа алдарт One Piece аниме манга ертөнцийнх нэгэн жижиг хэсгийг тайлбарлах болно. Далайн дэрэмчдийн 90 үед зохиол өрнөх учраас дайн тулаан үргэлж болж байдаг. Тэгвэл тэдгээр тулаануудад хамгийн их ашигладаг зэвсэг бол яах аргагүй ил билээ. Зохиол дээр гарах гол дүрүүд, туслах дүрүүд маш итгэмээргүй, сонирхолтой байдлаар илдээ ашиглан тулалддаг. Үүнийгээ дагаад тэдгээр элднүүд ч мөн адил олон төрлийн ангилалтай байдаг. Зохиол дээрх элдүүдийг ерөнхийд нь 3 ангилах бөгөөд Meito, Kokuto, Yoto гэж 3 ангилдаг. Yoto гэдэг нь хараалтай элд бөгөөд бид бүхэн Lockdown Arc дээрээс маш тодорхой ойлгомжтой мэдэж авсан. Хараалт элд нь үнэхээр хүчтэй, хурц зэртэй боловч эзэмшигчд нь үргэлж ямар нэгэн нууцлаг байдлаар амь өргөддөг. 名だたる剣豪たちがその鬼鉄を腰にしたことで悲運の死を遂げた。今となっちゃこの世に鬼鉄を使ってる剣士は一人もいねえ。たとえ知らずに使ってもこの世から消えていなくなるからだ。 Зөвхөн элдний хараалыг давах азтай хүн л элдийг аюулгүй ашиглах боломжтой. Уг төрөлд мэдээж Китэцүгийн бүх 3 элд, мөн Лавын элд ч багтдаг. Kokuto нь ерөнхийдөө хар элд гэсэн үг юм. Элд эзэмшигч нь Хаки болон элд хоёроо нэгтгэснээр маш бат бөх, эвдэршгүй хурц хар элдийг үүсгэдэг. Ямар ч элд Kokuto болох боломжтой ба энэ зөвхөн эзэмшигчээс л хамаардаг. すべての刀剣は黒刀になりうる。 Зарим элд нь хаки хэрэглээгүй ч хар өнгөтэй байдаг. Жишээ нь Хокийн Yorу, Zoroгийн Shusui гэх мэт. Хаки хэрэглээгүй хар өнгөтэй байдаг элдний талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй ч манганы 937 дугаар бүлэгт Shusui болон хуучин эзэмшигч Ryuma нар хэрхэн нэгэн цул болсон талаар дурддагддаг. Харин Meito нь бидний өнөөдрийн бичлэгийн гол сэдэв байх болно. Meito нь алдарч цуутай, нэр хүндтэй домогт элд гэж орчуулагддаг. Энэхүү элдүүд нь дотроо төвчнөөсөө хамаарч 4 зэрэглэлтэй хуваагддаг. Харин бид та бүхэнд хамгийн бага зэрэглэлээс нь дээш тус бүртэн дэлгэрэнгүй танилцуулах болно. Энэ төвшөнд багтах элд нийт хэд байдаг тоон тодорхойгүй ба эдгээр элднүүд нь энгийн элднүүдийн хажууд асар хурц, хүчтэй боловч бусад 3 төвчнөөсөө хамгийн сул нь юм. Энэ төвшөнд одоогоор ердөө 2 элд тодорхой байдаг. Эхнийх нь Ташигийн маш гоёмсог хийцтэй Shigure болон нөгөөх нь магадгүй фэнүүдийн хамгийн дуртай гэж хэлж болох Zoroгийн Sandai Kitetsu юм. Энэ элд нь хэдийгээр хараалтайч Zoroгийн аз элдний хараалаас илүү хүчтэй болохыг аниме дээрх 49 дугаар анги дээрээс үзэж болно. もらっておく。 Kitetsu гэдэг нь маш алдартай төмрийн дарагчдын сургууль байсан бөгөөд тэдгээрээс гарсан 3 Meito элд байдаг. Мөн эдгээр 3 элд нь гуруула хараалтай элдэд тооцогддог. Sandai, Nidai, Chodai гэж эренбээрэн дугаарладаг ба Zoroгийн Sandai Kitetsu нь 3 доорт эренбэлэгддэг элдэн юм а. Энэ төвшний нийтдээ 50 элд байдаг ч зохиол дээр ердөө 3 элд лал бисоор танилцуулагдсан. Ryo Wazamono нь мэдээж төвшний хувьд Wazamono-гийн дээрж ихсдэг. Хамгийн ихний элд бол Yamaoroshi. Зохиол тулаан дунд хэдийгээр гараагүйч Yes далайн дэрэмчдийн ахмад Billy гэгч хуучин эзэмсэгчээр гардаг. Тэрээр Lockdown-д ирээд Smoker, Tashigi хоёрт баригдан элдэн Tashigид очсон байдаг. Харин дараагийн элд нь Yubashiri буюу Zoroгийн хуучин элд. Lockdown дахь зэвсгийн аймагчин Sandai Kitetsuгийн хараалыг даван дээлсэн Zoroгийн азыг бишрэн Зороод бэлэг болгон уг элдийг өгдөг. 男が男に夢を託して何が悪い。 Уг төвшөнд багтах дараагийн элдийг мөн л Smoker, Tashigi болон түүний багийнхан Mr. 11-ийг барин түүний Kasho гэх элдийг бааж авсан байдаг. Энэ дээрээсээ 2 дэрэмлэгддэг төвшин юм. Үүнд Zoroгийн хамгийн гоёмсог эзэдийн элдүүдийн нэг болох Shusui, мөн Zoroгийн хамгийн ихээр нандинаа хамгаалдаг элд болох
Wado Ichimonji нар багтдаг. Үүнээс гадна Китэцү элдийн хоёр дэрвэрлэгддэг Нидай Китэцү энэхүү төвшөнд ч мөн багтдаг үлээ. Нидай Китэцү анх Wano Arc дээр гарч ирсэн. Уг элдэн төмрийн дархан элд бүтээгч Тенгуяма Хитэцүд түүний өвөг дээдэс болох Котэцүгээс өв залгамжлагдан ирсэн гэдэг. Энэ Тенгуяма Хитэцүгийн хувьд өвөг дээдсийнх нь хамгийн нандин өв хөрөнгө эрдэнэ гэж дурддаг. Гэвч энэхүү гайхалтай элдийг Люфи тулаанд ашиглагаар авч явдаг. Үүнд хамгийн хүчирхэг дээд түвшний элдүүд багтдаг. Зохиолд албан ёсоор зарлагдсан ердөө 2 элд л байдаг. Мэдээж хамгийн шилдэг элдчин болох Дракула Михавк энэ түвшинд хариалагдах аврах том хэмжээтэй хар элд болох Йорог эзэмшдэг. Харин нөгөө элд нь Китэцү элдний нэгдүгээр дэрвэрлэгдэх Шодай Китэцү. Нэгдүгээр Китэцүгээс бусад хоёр нь зохиол дээр албан ёсоор гарсан ч дэлхийн засгийн газарт хариалагддаг 5 настуудын нэг нь Китэцү элдтэй маш адилхан хийцтэй элдийг бидээ үргэлж авч явдаг. Үүнийг Шодай Китэцү байж магадгүй гэсэн олон тамгууд ч мөн байдаг лээ. Энэхүү дээд түвшний элд ямар агуу хүч чадлыг өөртөө агуулдаг, мөн эзэмшигчд нь ямар гайхалтай элдчин болохыг бид бүхэн Михавкийн тулаануудаас тодорхой харж болно. Мэдээж эдгээр элдэн чанар, хийц, бат бөх байдал, хурц ирээрээ асар их ялгаатай ч хамгийн чухал мэдээж эзэмшигчээс бүх зүйл хамаардаг. Одоо гарч буй Wano Arc дуусахад бид өмнө дурдсан элдүүдээс өөр олон сонирхолтой шинэ нийтдээ танилцсан байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Wano Arc самурай нарын арал болох Wano хаан тусад үйл явдал өрнөж байгаа учраас маш олон төрлийн элд гайхалтай тулаанууд гарна гэдэгт итгэлтэй байна. Үзэгчид та бүхэн One Piece ертөнцөөс өөр ямар сэдвүүд, ямар дөрүүдийг яриулахыг хүсэж байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Бидний бичлэг та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк дарж, шеэр хийгээрэй. Мөн өөр олон сонирхолтой бичлэг үзэх хүсвэл манай YouTube сувгийг subscribe хийгээрэй.